Хаяхтоо за би энэ удаагийнхаа бичлэгээр гүн гэмтэлтэй буюу цайралтай үсээ яаж арчилдаг талаар хуваалцах гэсэн. Тэгээ энэхүү шампунь үсийг зөөлрүүлж өгдөг. Amos Professional гэдэг газрын гоё шампунь байгаа. Би 5 номерыг хэрэгэлдэг. Хуухаа маш сайн угааж өгөөд 5 минут шампуньтойгоо би орхичдаг. Дараа нь CMC гүн гэмтэл эмчлэх маска хэр гэмтэлтэйгээс шалтгаалаад 7 хоногт би 2-4 удаа хэрэгжилдэг. Үсээ угаасныхаа дараа үзүр хэсэгтээ гэж жиг тараагаад маш сайн тарааж өгөх хэрэгтэй бүх үсэндээ. Тэгээд ингэ шуугаад өгчдөг. Шуучаад 5-аас 10 минут би хүлээдэг баг шүү. Тэгээд усаар зэлснийхаа дараа ерөөсөө арчиж болохгүй шүү заа өгтөө. За би нэгсэн соёлыг үсээ нойтон махта ерөөс 3 туслаа төснөө түрхчдэг. Эсвэл үсээ сэнстэй дэндүүцнийхаа дараа бас түрхчдэг шүү за. Үсэн тижээлөгж арцгаар дарах үүрэгтэй. Гарандаа авч агаад үсэндээ жигд үзүр хэсэгтэй л түрхий шүү за. За миний ус хар будагтай яж байгаа цайруулсан учраас 2-3 удаа цайруулсан учраас үзүр хэсэг нь сунах гээд байгаа. Тэгээд эндээ зориулаад би шөнийн тижээлийн тосыг түрхээд унтчихдаг. Гэхдээ энэ удаад болохоор би тос түрхсэн болохоор үс маань хангалттай чигшил авцсан гэж бодоод маргааш өрөө унтахтаа түрхээд өглөөсөө дугаачнаа. За тэгээ баярлалаа. Миний бичлэгийг үзсэнд